За сайн мэцхан guys өнөөдөр болохоор эксперт яриад цувралын дараагийн дугаараар одоо манай найз Бямдалаа гэдэг найз би буюу та хэдийн мэдхээр Бямба гэдэг залуу өрсөн байна. За тэгээд зөндөө хүмүүс ер нь бол яг нөгөө дараагийн цочин дээр Бямбаг ер нь баг 10-20 хүн ер нь бол санал болгосон. За яг өөрт нь хэлэхэд бол маш олон хүний урилгаар орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд за тэг өнөөдрийн юу болохоор аюу чөлөөтэй. Тэгээд ер нь одоо Бямба гэдэг хүн одоо сүүлийн үед ер нь төвчлэг энэ төр хийхэ болцсон шүү дээ. Тэгээд сүүлийн үед юу хийж гин. Тэгээд ер нь чөлөөтэй ярилцъя л гэж бодож байгаа. Тэгээд үүний дараа мэдээж демо үзүүлэхээр байгаа тийм. Тэгээд зүгээр л гоё чөлөөтэй л байтгоо. За сайн байцгаана уу. Тэгээд одоо ялгуу найзынхаа бас подкаст гэдэг айгу эксперт сурал бас тэгээд өөрөөс эксперт юм ч юм уу биш ч юм уу. Тэгэл өөртөө ч орж байгаа даа их баяртай байна. Тэгээ ялган бид хоёр чинь тэгээд юу яжсан ба хамгийн анх YouTube яхад байдгаас би нэг оюутан байсан шүү дээ бичлэг тэгээд чи нэг гоё гаргаж ирсэн шүү дээ нэг бичлэгээл цуг лайв хийгээд л тэгээ нэг дарханд байсан. Тэгээ тэр мөр одоо санагдаж байна. Тэгээ бичлэгээр уулзч хат байгаа. Тэгээд одоо ялган тэгээ амар асуулт бэлдсэн байгаа гэсэн одоо тэр нь яах юм баа. Сандраал гэж. За эхний зүгээр асуулт заяа. За Бямба гэдэг хүнийг ер нь бас төдийлөн яг нөгөө бичлэгээр нь зүгээр дандаа фаун реверс ингээл хийгээл харагддаг. Тэрнээс яг өөрийгөө танилцуулж ирсэн одоо юм байхгүй шүү дээ. Ер нь одоо энэ салбар руу ер нь яаж оров? Тэр түүхээ гоё сайхан уртаар. За окей. Болцооч бро. Уртаар. Аха. За юу штэ би ч одоо 10 жилдээ дарханд одоо төрж өссөн. Дарханд ч би ер нь бол professional guys л та PC тоглоол тэгэл найзтайгаа ерөөс IT гэж явдаг байсан юм аа. Тэгэж яг уу PC нэглэн тоглож аваад мэржлийн тамирчин болно гэж боддог байж байгаад оюутан болоод ямар ч хамаагүй мэржил авчий. Ямар ч найзтайгаа хотод очиод ер нь болохах гэж бодоод. Тэгээ цэглэхот боорч тест имхэтээс орж байсан. Ямар нэг IT болно юм гэж бодож байгаагүй. Тэгээс ч манай имхэтээс чинь амар хол сурвал шээ төвөөсөө. Тэгээ найзтайгаа хоцсон жоо уулзч чадахгүй. Тэр чинь PC-дэл явааддаг тий. Тэгээ би одоо нөгөө хот мэдэхгүй болохоор тэндээ жоо хичээл хийж үтсэн чинь гоо сонирхолтоос нэг талд нөгөө багшийн гэрийн даалгавар өгөхөөр хийчгэр амар амарх юм байл л шүү дээ. Тэгээ хичээл болчихсон. Тэгэл нэгийн бие удирдалтаа болохоор ёо C програмчлал хэл үзээл. Тэр үед айгу гой санагдчихлаа юм л да. Hello world гэж бичээл те. Тэгж бичээл ер нь айгу код сураал болохоор юм байна гэж бодоол. Тэгээ хоёроос болохоор ер нь шилжижсэн систем аюулгүй байдал гээд одоо ч кибер аюулгүй байдал болсон шүү дээ тийм кибер аюулгүй байдал. Систем аюулгүй байдал руу шилжиж ороод орсон чинь хүүхдүүд нь айгүй мундаг одоо Алиса маань ингээс чинь зөрөгт идэргэл хүүхдүүд ааш та. Тэгээ бүүнд амар мундаг л яасан л та. Тэгээд би ч өөрөө хамгийн юу ч мэдэхгүй болохоор нэлийн хичээл яадаг байсан юм. Одоо тэгэл дотор баринд шүтсийн 4-р дотор баринд амьдрал 11 цагаас шөнө 11-ээс хаалга барьдаг 11 хүртэл сургууль дээр хичээлээгээл 11 хаалга барих хоёр нь очивчаал тий. Тэгэл нэг өөрөөр 6 гэж босоо код алгоритм бичээл тий. Тиймэрхүү л гэдэг. Тэгэл нэг яг минь мэрэгжил рүү бол тэгж орсон юм байна. Тэгээд сурж байгаа хугацаанд код бичиж сурсан. Сүлжээ гэдэг ойлголттой болсон. Тэгээд кибер аюулгүй буюу одоо степ хэдэргээл нэлийн явсан тэм зурлаа нар явсан байна. За юу за амар сонирхолтой нэг юу байгаа нь одоо харуулзан ангид ч ороод 3 жил аврах авсан шүү дээ. Тийм. Тэгээ тэнгүүд харуулзан ангид одоо яг яаж эхэлчихв? Эхэлсэн түүх гэж мэдгүй дандаа авраг авсан гэдэг түүх л байгаад байдаг байхгүй хүмүүсээ. Яа. Ад ч өөр ямар амар. Би одоо бүр амар тийм амжилт гэдэг үгний үлгэр дүүрэл юм аа. За гоё асуулт байна. Тэгээд юу штэ шүтээс чинь нөгөө 6 step гэж болдог гэсэн шүү дээ тий. Инх олд зохион байгуулалт гэсэн одоо malicious тэр нэр ашиглаж байгаа юм бол bot гэдэг зохион байгуулалт гэсэн. Тэгээд анх ч нөгөө 6 step чи би нөгөө цэглэгээ холбооныхаа нэг найзтай орж исэн. Тэгээ бид өөр чинь ямар тааш юм тэмцээн алгасахгүй л ороод энэ яадаг тэмцээн гэж мэдэхгүй ороод идэгсэн. Тэгээд нөгөө 13 цэзрийн шифрлтэй гэдэг гэсэн шүү дээ. Тэрийн хүртэл анх нөгөө боддог болчихлоо амар баярлалаа. Тухайн чинь нөгөө cypher check гэдэг гэж аахгүй. Нөгөө түүл мөл онлайн төлөвлөдөө мэдэхгүй шууд нөгөө C-дрийг код бичээл тэгж бодож ирсэн. Тэгэл тэрийгэ бодчихлаа. Бас та гараа ингэж зогсож байгаа хоёлоо өөр яаж яаж хамгийн дор бана багийн нэг чинь just learning гэж явж байсан. Нөгөө 6 step юм дээр. Тэгээ хамгийн дор ороод гэтээ тэгэл аягүй гоё байсан л та. Нөгөө шагнал нөгөө байр шагнал зарлж хахад юу хийдсэн баахан инхтүр агш илүү ямар агш лээ яжна
За манай нөгөө энэ тэмцээнд технологи холбооны 2 оюутан оролцсон байна. Тэгээд тэр хоёроо баяр үргээ мөр яг хэлжсэн. тэгжтэй нэрээ. Тэгээд гоё лсэн л та. За дараа нь болохоор six step ингэж явсараад дараа нь Алисатай тааралцсан байна. Алиса дээр нэлийн найзалдаг болоод Алиса бид хоёр нэг Мойси гайта нэг баг болж ороод төв нэр нь марччихэ. Төв илүү нэг алгоритм бас байгаа шүү дээ. Төв. Тэг бид чинь тэгэл нэг reverser гэж явдаг лөө. Reverse хэдэн онд л тэр чинь. За оны номер мэдэхгүй байна л да. Аха. Ковид өвд шүү дээ. Ковидаас өмнө. Тэгээ оюутан байхад явсан. Гэр. Тэгэж явж байгаа л тэг бид чинь нэг раунд 2 дээр илүү хасагдаж раунд 1 дээр ч илүү. Тэгээ ер нь бол яг нэлээд сайн байсан өрсөлдөхүүд ер нь байсан. Тэгэхээр юу ч амар суугаад байсан л да. Бинвалк стейк хайд матч л үү. Тэр төлөлтэй л явдаг гэсэн. Тэгээд Алиса бид 3 байж салсан. Салангуудаа дараа нь бэлгээтэй нээсэн. Бэлгээ дээр чинь Сүжэн Олимпиадаар танилцсан байхгүй юу? Бид хоёр доор курсээсаа. Тэгээ бэлгээ чинь 4 байсан. Тэгээ бэлгээ дээр чинь Сүжэн Олимпиадын шагнал гардуулагт танилцаад тэгээд бэлгээ чи степ дээр сонирхтгүй яадгүй дүү гээл. Тэгээ бид нэг баг болж орж ирсэн. Тэнгүүд би Алиса гэдэг нэг найзтайгаамаа гэж. Тэгээ бид гурав нийлээд тэгээ чинь шууд perfect sheet meet гэж байгааг баха. Тэр ч юу байлаа? Ямар нэртэй байлаас. Окей, та ямар ч нэг нийлээд орсон шүү дээ. Нэг олег 1-р харинд ордог. Тийм. Би ч манаас 2-р харинд ордог. Нилээ ярих явж байгаа. Тийм яг 10 сүүлийн 10 минутанд олегийн нэг туршлагын флаг хадгалсан яваар чаналцдаг. Ямартааш тэр чинь нэрийг марчиж. Ямартааш тэгэл шууд авраг аваагүй 2-р байранд орсон. Тэгэл файнал дээр гарч марсан гэж явж шээ тий. Тэгэл дараа нь шууд жоо шар хөдөлт юм одоо яа тий. Жилийн хугацаанд бол дандаа бэлдээл харуулцаг гэж бэлдсээр байгаа л нэлээд сайжирсан. Тэгэл бид тийм чинь perfect sheet meet гээл god to dog mockto ч тиймэрхүү нэрмээр оролцоод тэгэл авраг авч эхэлсэн юм байна. Тэгээ бид чи яг багаараа нэг багаар авсан. Хоёр удаа багаараагүй нэг багаар аваад хоёр дахь дээр нь болохоор 2 ибота би орсон юм. За тэр нь 3 дахь би гээд баг шүү дээ. Одоо бимба ибо гэдэг. Тийм ямар тааш attack defense-ээр авсан шүү дээ. Тэгээд бэлгээтэй авсан. Perfect-ээр 2 аваад тэгээд 3 дахь болохоор ибота 2 ибота орчихсон байна. Окей, за ер нь харуулцгийн түүхийг ер нь хүмүүс тодорхой хэмжээнд сонсч байсан баг те. Тэгвэл бас нэг асууж байгааг юм ер нь ингээд амар олон жил хоёлаа ингээд хамт байгаа шүү дээ. Тэнгүүд асууж байгааг юм чиний ер нь ингээд үлгэр дуурайл авдаг хүн чинь хэн байсан бэ? Одоо ч гэсэн ер нь аюулгүйдлийн салбараас юм уу? Монгол байж болно, дэлхий байж болно. Пупа. Тий. За яг уу юу юм уу да Монголоос хэм бол за Монголоос хэм яг би нөгөө honorable mention гэж би бас хэлэх дуртай хүмүүс байгаад тий. Надад код заажсан. Би нэгдүгээр курстэй нөгөө өөр бусад ангийн хүүхдүүдийн хичээлд ороод суучдаг гэсэн шүү дээ тий. Тэнгүүд нөгөө би код сурж байгаа үед нөгөө алгоритм хичээл рүү ороод тэгэхэд надад төрөө гэдэг нэг найз үзсэн. Төрөө болохоор хажууд нөгөө нэг binary operation багш ингэ тавьлаад авах 450 дээр. Тэнгүүд ингээд би ингээс ингэ сурж байгаа шүү дээ. Тэгсэн чинь төрөө гар ургал хариулаад идэх. Тэгээ би шууд асуужсан байхгүй. Чи яаж ийм мондөг хийгээд тэгсэн чинь би угаасаа нөгөө хөсгөлд код болчихсон. Чи ингээд нөгөө програмч хэлбэрт юу шууд нөгөө групп руу нэмсэн. Тэгээ би нэг хэсэг хүдрагч магштай нэг хотлоонд явж лээсэн л та. За тийм надад тий төрөө угаасаа honorable mentions. Дараа нь Стефийн тал дээр болохоор инх олдоос би асууж асуужсан. Тэгэхээр тургуул дөрвөөс хамгийн лагнас шүү дээ. Тий угаасаа л годнос. Тэгэл инх олд нэг найзтайгаа явчихсан. Тэгээ очоод надад степ заагаад өгөөч гээл. Тэгээ инх бол очиж нөгөө 200 идлээ. Тэр өөрөнд очиж сууж гээл. Тэгээ хажууд нь дагаа суугаад тэгсэн тий. Тэгээ боосон. Тэгэл манай Cisco Tech-ийн клуб яах нар байна, найзууд маань байна. Тэр дэс тэгээ дивийн ойлголт бол таа. Тэр хэлээс бол мэдээж дивийн ойлголтыг нэлээд сайн авч ясаа. За амьдрал дээр гараад гэх юм бол гадаадаас ч юм уу бас байна уу? Гадаадаасаа байнга ер нь ингээд үзэж дэмждэг хүүхдүүд бас ингээд сонирхолтой байж байна. Оюутан байгаад нөгөө бичлэг хэдүүлээ Джон Хамонд тэгээл нөгөө live overflow гэдэг. Тийм 3D бол мэдээж үздэг байсан л та. Аха. Өөр чи яг ингээл за би ингээл одоо тэрүүний бүр ингээл шүтэн биширдэг ч юм уу тэгэл ягаад гаднаас бол тиймэрхүү юм алдаа байна. Гэтэ Монголоос бол нөгөө сайн яваа найзуудаар бол нэлээд бахархдаг. Дэви найз аюулгүйдлийн найз гээл те. Тий. За nice. Окей. Окей. За юу гадаг шүү дээ. Одоо Монголд нэлээд цөөхөн хүмүүс хийдэг нэг төрөл байгаа. Reverse pound гэдэг. Тэр төрөл рүү яг яагаад гэдэг өсрөө орчоо. Одоо нөгөө Caesar энэ хийгээ явж байсан гэсэн чинь тэгснэ яагаад яг reverse-ийг сонгоч юу? Тэр их сонирхолтой.
Чи сонир гатаа шүү. Хөө одоо ингэж хүмүүс сониргаад хүмүүс дотор ингэж тийм бодож явдаг те. За. Яасан штэ тэгэл нөө бэлгээ бид гурав чинь нийлдэг байхад төгөө бид гурав явсан штэ те. Тэгэхэд манай гай болохоор reverse хийдэг, seeder бичдэг. Тийм. Тийм тэгж явдаг гэсэн. Би ч болохоор forensic хийлүү гэдэг гэсэн. Дараа нь бэлгээтэй нийлгэнгүүд бэлгээ чинь network forensic гэдэг гэж аваад. Алис болохоор веб юу бас нэг янз бүр юм аваад. Тэр reverse гэж аваад. Тэгэл яг би ч одоо уусаа C meter нэлээ ойлголтойс болохоор тэр айлгүй хэлж бас нэг бас зарим нь код бичдэг жоохон таарав штэ тийм. Энэ ойлголт нь таарч яг тийм. Тэр би бас нөгөө C-дрийн нэлээ гайгүйс болохоор reverse руу орж ирэх гэсэн л дээ. Яг хамгийн анх нөгөө яг би reverse ч байна гэж бодсон зүйл нь болохоор манай 2 дордог жил хэлсэн штэ. Тийм. 2000 онд. Тэрэн дээр нөгөө хин Гамбаг ахын юу гэсэн бодлогоос reverse engineering манай тэгэд нэлээ нэг ч хүн бодоогүй 1000 оны. Тэгвэл манахаас би бодоод нэлээ сууж агаад тэгээд нэлээ дэг 2-д орсон шүү дээ тий. Тэгээд тэр чинь нэлээ клач хийгээ. Тэр бүр амар клач хийстэй. Та чинь бүр амар гараа зөхөөл. Тий. Тэгэл Гамбаг нах хурж ирэл хүү яаж маач гэл. Тэгэл би ч нөө тухайд гидра дээр нэлээ яг юуг нь яагаалсан л да decomposed code-ын ойлгол хийчихсэн л да. Тэгэл тэр үеэс хойш ер нь за reverse чинь байна гэж нэлээ бодсон л да. Тэгээд дараагийн болохоор pound ч юм бол яасан шүү дээ. Манай дэс инх болт чинь нэлээ идэгсэн. Инх болт ч угаасаа нэлээд тасархал байдагсан л да бидээс. Тэгээд чинь яг гоо тухай чинь нэг зүгээр нэг shell код хуулаад яаж ч бодлогод байдагсан шүү дээ одоохноо. За тэр return дээр бол тэгээд бас нэг хүмүүс баг хийдэгөө. Нэг return липсээ байсан маа зангийн нэг үеэр. Тэрний дараагийн return липсийг нь би бас өөрөө нохож хийгээд тэгээд ер нь бол ихэлсэн юм байна. Тэгэж бас нэг ганцаар манайх бодцсон. Гэхдээ энэ чинь нөгөө ярьж байгаа нь одоо ингэ бодгоо таад амар амархан юмнууд байгаа мөртлөө тухай чинь нөгөө контент ч юм уу сурах материал аяга ховор. Тиймээс болохоор яах тиймээс. Тэгэл яг гоо reverse pound гэл яг гоо тухайд би нэрэ гараад эхэлчихэж байгаа шүү дээ. Бүндэ тэмцээн урлан цуг орж байгаа ч гэсэн. Тэгээд эхэлсэн хоёр дахь нь болохоор би нөгөө reverse pound-ыг ч нөгөө илүү контент хийж эхлэжсэн шүү дээ. Ялангуяа би чинь өөр YouTube сувн дээр pound талаар илүү амар хүмүүс нөгөө айгаад ордог өмнөд юмуд байдаг шүү дээ. Яг үндэ ингэ сурч юм бол амар амархан. Яагаад одоо RPP, RSP зэрэг яагаад байгаад байгаа шүү дээ. Тэрийг жоохон тайлбарлаж өгвөл би бол ингэж бодоод байдгаа ингээд өөрийнхөө ойлголтоор ягаал. Тэгэл нөгөө Rope Imperium-ийн бодлогоодыг нэлээд тайлбарлаа. Тэгээд бичлэг оруулаад одоо ч надад pounds гэх юм бол гам бол мега гээл одоо пунцаг гэдэр гээл те. Дараагийн үе. Тийм дараагийн үе хэд ч амар сайн шүү дээ тийм. Тэгээ би бол pound одоо л яахгүй. Энэ хийхгүй байна шүү дээ. Тийм ерөөсөө нэг степийн бол хийхгүй байгаа. Окей. Амьдралын шаардлага. Өөр юм игээд веб игээд. За нэг би нөгөө нэг чат бүтээс нэг хэлт асуус тэр юу асуул санаанд орж ийн л. Тэр юу гэхэлэр ингээд амар зүгээр фан заяа. Яг ингээд одоо Gidra ID за тэгээд нөгөө binary ninja гэдэг шүү дээ. Эдгээр төлөвүүдийг чи tier list дээр нь ангилвал яг яаж ангилах вэ? Оо вау. Тийм. Tier list оо. Тийм. Бас яагаад гэдэг. За my personal opinion болохоор ID болохоор S. Gidra бол A. За binary ninja бол B. Яг бид ашигладаг юугаар л яагаад юм л да. Шууд надад binary өгөх юм бол юу л юм л да. За өөр чинь тэгэл бүр амар тийм юу ахгүй одоо тэгээ ер нь dog bolt гэдэрийг л сүлд дарсаа яваа. Онлайн. Тийм. Гэтэ сүүлүүд яхад Gidra бол S л төвшин л байгаа юм л таас. Юутай холбоод. Тийм MCP-тэй холбоо явцдаг. Тийм. ID-ийн фороос туршиж үзвэл бас мондөглох л та тийм хэдүүлээ чаа. Яагаад гэх юм бол мэдээж Gidra чинь нөгөө open source customizable өөртөө extension script оруулж болно. Тэгээс илүү нээлттэй л юм л та тий. Тэгээ Gidra script дээр нас амар ашиглаж үзсэн чинь амар мондол юм лээ. Тийм бас дараа чинь reverse engineering гэж хол зүйлч болохоор GDB шүү дээ тийм мэдээж. Энэ GDB бас S төвшин гэсэн. S гэж байгаа. Тийм S. GDB бол S. Окей. За энэ бүр амар хутга асуулт байна энэ. За Монголд одоо ингээд CTF хийж байгаа хүмүүс бас бүх цаг үе заяа. Үеийн яг плеерүүд яг CTF хийдэг байсан плеерүүд шүү заяа. Тэдний яг ингээд бас яг SS одоо хамгийн доотлол нь юу гэж боддог лээ FDM гэж явж шүү дээ. За бүр нэг мэдгүй мэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр шан наад чи ийм асуулт юм шүү нөгөө зураг мурахтаа ингэж зөөхгүй бол одоо зүгээр санаж байгаа л хэлчих бро. Санаж байгаа. Тэгэхээр ч мэн зураг мураг тэгэхээр чи хүний ингээд зургийг ингээд аваад нөгөө юу гарсан зураг мураг чи жоо сонирм баха. Тэнгүүд би одоо бат гэдэг залуу F гээл хийхгүй шүү дээ. За одоо юу юм бэ? Стефийн зангийн төвшин эсвэл ингэж зүгээр SS1 юунаас нэг гээд ингээд төвшин болгоноос нэг ээл хэлчих. Олныг биш шүү.
Олныг биш. Нэг нэгээгөө. Тэгэхээр S руу орох олон хүн байж болно шүү дээ. Чи тэрийг яг рейтингээр ангилж байгаа. За окей. Миний хувьд бол энэ хүн бол яг S гэдэг. Аха. S ч бас хэцүү юм амар олон хүмүүс буучлаа л да. Яг нэг гэхэр тийм угаасаа тийм л дээ тий. Тэгэхээр амар хавтгаа байхгүй. За яг бүх цаг үеэс гэх юм бол надаа юу л юм л да. Инх болт санагдж байна. За. Инх болт цаг үед шүү дээ. Тий. Инх болт. S tier. За. Доотлох нь за инх болдоо ойлоо гинэ хоёрын нэг. За аль нэгэнд. За. Аха. Тий. За A төвшин. Яа энэ ч та хэцүү юм аа тий. A төвшин. Имбях аха. Имбях угаасаа байх хэвээр. Аха. Имбях угаасаа. Имби гэдэг нь одоо хүмүүс мэдгүй гэж магадгүй зэрэг. Тий Мөнхбаатар гэдэг. Мөнхбаатар ах байгаа. Тий. Олон имби байгаа одоо superior гэдэг. Тий superior гэдэг. Тий одоо Steve Zig никнеймтэй тий Steve Zig юм нэг үүсгэн байгуулсан юм байгаа. За окей. За S дээр бол ингээд боорсон. A дээр имби ах. За би яа амар за яхаа найзууд ч үзэж байгаа шүү. Би пүү одоо ч нөгөө манай багцууд орж ирж байна шүү дээ тий. Багцуудаас ч тэг олон юм нэр дэвшиж байна тий одоо уугна. Тэ олон байна. Ялц баг бүрээс яах юм бол. Тэгээ дотн мотны хэлсчээд үлдээ 100% скил харна шүү дээ. Тийм би бас тэгж лээ л та. Гэтэ бүх цаг үе чинь стас нөгөө байсан хүмүүсээс бас бодоод байна. Бүх цаг үе гэхэлэр ч тэгэл суулчны амар хүмүүсээс байгаа шүү дээ. За. Давхраа бүцэг гэдэрчл мундаг даа бас. Гэтэ яг нь бас шинхэн болохоор яаж магадгүй. За би уугнаг л яах юм бэ? За уугнаг би төвшин дээр. За C. Фүү. Тэгээд яд F левчээ. Тэгэл яа за энэ нам респектлэг бол за биш. Зөөрэ бра тэгэл ингээл. Яа за. Фүү. C лөө. Одоо C болоо. Би дээр уугнаг орлоо. Зүгээр л чиний л өөр чинь бодсон шүү дээ. Тий. Тэгээ одоо A дээр S дээр ч зөндөө хаягдсан байна шүү дээ. Тий. За энэ ч амар юм тий. Гэтэ нэг амар цаг яд юм шиг авах юм байна тий. Дараа нь эдитл юм тий. Тий. Гайгүй зүгээр эдитгүй юм аа. За C ч. За би яг амар тийм потенциалтай тэнгуүдээ тэрийг ашиглаагүй гэж бодох юм бол би бэлхээ гэж бодож байна ер нь бол. За. Аха. Одоо дотны степ хийдгээс бэлхээ. Гээр бодож байна. Бэлхээ амар юутай потенциалтай гайд гэсэн шүү дээ. Тэг яг хуу бид ч нэлээд степ яаж цаашаас өөр юм хийгээл явчих чам байна. За бэлхээг оруулж. За D дээр тэгвэл. Хөө D. Одоо ингээд шууд edit дээр зураг нь орж ирж байна. За. D. Өсөх ирээдүйтэйгээд давхраагаа оруулж тийм үү? За. Тэгээ давхраа бол нэлээд мундаг. За F-гээл тусах да. F-гээл тусах. Тэгээ бро D гэдэг чинь бүр муу гэсэн үг шүү дээ. Харин уул нь тийм л. Тэр би одоо муу гэхэр чинь бүгдээрээ сайн ажиллаа. Тэгэхээр харин тэгэл муу гэж бодож байгаагаа мэдгүй надад би муу гэж бодож байгаа юм бол угаас бодол төрөхгүй байхгүй юм сайн хүмүүс л бодогдод байна л да. За муу. За F нь одоо бүр хамгийн муу шүү. За worst гэж. Тэгээ worst яг ингээд бүтэхгүй гар гэдэг. Юу. Би бүс гэж юм шүү. Бивэн ч цааш. За яг зөв чиний бодлоор л яа хэцүү юм а тий. Бороо иргэл та. Дуу тавьж. Цагаажаараа. Харин яг таньдаг хүмүүсээс л сайн л байгаа юм л да. Танихгүй нэг хэдэн хүмүүс л юу идлээ. За хэнийг ясчээ дөө. Дэлгэр мөрнийг тавьчих дөө. За. Окей. Угаасаа тэгээд юу л юм л та. Бусдыг би танихгүй шүү дээ угаасаа тэр идэх тэгэл. Окей. За. Яа. За тэгээд. За нээд болохоор тэгсэн л та. За. Гэтэ угаасаа цааш нэг бүх цаг үе дээр орж ирсэн шүү. Тий, орж байгаа. Бүх цаг үе ихлэж орно л да тий. Тий, хараагаа. За чамаа хэлүүлчихээ би хэлэх байх юм цааш. За окей. За S tier дээр гэвэл одоо угаасаа л бүх цаг үеийн гэвэл олиг орж ирэх юм бодлоо. Тэгээ Steve дээр шүү дээ. Яг олиг орж ирж байгаа юу байгаа даа шүү дээ. U18. U18 бүх юм ер нь яг Steve-ийн одоо цаг үеийн яг бүх шин трендийг одоо гаргаж ирж байгаа юм шүү дээ. Окей, за S дээр олиг A дээр бол бас адилхан гэж бодож байна.
хэмби ах орж ирэх байх. Угаасаа яг S дээр л үзэн шүү дээ тэр хоёр. Гэтэ арай илүү проактив байгаад байгаа нь өлег байгаа байхгүй юу? Итгэвтэй гээд бүр юм ийгээд сая хүртэл CV олсон шүү дээ. За окей одоо одоо хэцүүд нэ. Наач хэцүү. Харин тий. За би дээр би зүгээр яагаад ч юм зүгээр шууд л ингээд гэтэ хоёул би нэг оруулахгүй те. Оруулж болох юм уу? Мэдгүй андаа чиний асуулт шүү дээ. Чи тэгэл өнөөдөр мэдгүй шүү дээ. Чи оруулахгүй гэвэл тэл чиний дор. За оруулахгүй явчих хоёлаа өөрсдөө хүмүүс ирж байгаа юм чи. Тэ? За окей би дээр бэлгүүнийг оруулчихъя. Бэлгүү ер нь яг ингээд амар шаардах. Тэгээд одоо ингээд ямар нэг юм ингээд боллоо гэж тахад тэр амар хүний яг юм ингээд бүр шүнжин сууж байгаа сурч мурчдаг. Тийм болохоор ер нь амар яг хэрэг хичээвэл яг нэг потенциалаа ашиглавал яг боломжтой гэдэг хүн. Тэ. Бек конохо тасхны Бекказе. Эгэ Бекказе. Тэ Бекказе. За одоо ч юу лээ? Си лүү? Одоо си. За си дээр за муу зуу гэж байгаа юм биш нэг яг юугаараа л ингээл дэсэсээ доош явчлаа. Тэр юм бат ажиллаа. Хэлэхгүй болоо. Тийм лааж за чи эфт бүр хэцүү байлаа. Тийм яа нагш. За си дээр уугнаг оруулчих. Угаасаа ирээдүй байгаад байгаа шүү дээ. Ерөөсөө одоо дараа үеийн яг юм баахгүй. Тий яг тий. За ди дээр болохоор би бас яг тэр одоо чиний сайн таньдаг хүмүүс чинь би бас сайн татан танихгүй байхгүй. Гэтэ би яг ингээд одоо сүүлийн үед амар бас ингээд яг өөрөөгийнхөө хувь хүний өнцгөөс яг ингээд өөрийгөө бас ингээд мэддэг болж байгаа юм билээ. Би ер нь л сүүлд уулж үзсэн. Ер нь бол улмаа байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл яг бүх цаг үеэр амар тийм амжилт үзүүлж чадаагүй ч гэсэн ер нь потенциал байгаа гэж харж байгаа. Ер нь одоо уугнаа болон тэдний үеийнхээ ингээд лидигээд яг тэр хэдэн үе тий. Одоо Тэнгис хитргээ бүгд байгаа шүү дээ. Тий. Трикс клауны доо. Тий. Яг Стеферэ бодоход л одоо яаж байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо ч юу лээ? Дийлүү. Тий. Яа. За би зүгээр яг уу яг өөрийнхөө хийдэг категори талдаа гэвэл ер нь ер нь бол бүх талын скиллтэй гэж одоо Тэнгисийг. Тэгэхээр Тэнгис бас ер нь ингээд бас бүх цаг үедээ заавал орох хэрэгтэй хүмүүсийн нэг гэж бодож байгаа. Тий. За F дээр одоо танихгүй. Би бүгдийг л таньдаг л да. За одоо юу одоо тэгэл чи надад үзсэн муул муу чи ингээд магтаагүй шүү дээ. Суг гэж хэлж байгаа гэсэн. Тий. Суг гэж хэлээ гэлөө. F дээр шүү дээ. Тий. Нилээн их актив байдаг тэгэл амжилт үзүүлдэггүй ч юм уу одоо юу гэсэн үг. Тэмхэл хүн юм болоо. Амжилт үзүүлдэггүй юу. За нэг тэн дээр үсэн их зэрэг хүмүүс гомдохгүй л гэдэг. Зэрэг уусаа байнга ордог. Тэгээд яг уу миний яг тэр үний скиллийг ямар өөр CTF биш өөр юмараа гайгүй заяа. Гэтэ CTF дээр бол тэр хүн ингээ байнга оролцоод амжилт үзүүлж чадахгүй. Тэр бол нямка. Гэнэрэ. Босд өөр юмар бол мундаг штэ сүлжээ мүлжээ талдаа. Тэгэнгүүт Стив дээр бол босдоо хүүхдүүдийг бол арай яг ингээ амжилт гаргах тал дээр тэр дээр гүцэх болов гэж бодож байна зүгээр. Окей. Тий. За окей. За өөрөөсөө за ингэж ажихад. За одоо болгоостай. Энэ асуултыг л асуух гэсэн юм. Одоо энэ хаалгатын дээр зааж өгч. Файнал тий. Микрофон авчих уу гээл. За окей. За. Мэлтал юм тий. Харин тий. Ингээд зүгээр англиар сонирхолтойлох зүгээр. Тэгээд хүн болгоны өөрсдийн өнцөгчтэй. Тий. Окей. За жид үгэлээ шүү дээ. Яг ингээд Стивийн категори болгон байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг бид нэг байнга асуудаг юм байдаг шүү дээ. Бага бүрдүүлэх үү? Тий, бага бүрдүүлэх. Гэхдээ яг бүх категори. За окей. Тий, бүгднгээр нэг гэсэн үг. За нэг тэмцээн болох ч байгаа гэж бодлоо л доо тий. Тэнгүүдээ тэгэл ямар мөрөөдлийн тимээр орох вэ? Мөрөөдлийн тимээр гэсэн үг тий. Тэрийг олон нийт дэрж байгаагүй дандаа л private дэрж байсан шүү дээ. Уулт яг нэг бичлэг мэдлэгээр биш. Тий, бичлэгээр бол ерөнхийдөө ихтэй зөнөөл ярьжсэн баг тийм. Ярьжсэн ер нь бол. За одоо тэгвэл юу юм шүү. За 6 сарын 1-нд тэмцээн болох ч ялгаа ч юм уу тэгээ бодоход төсөөлөхөд бүх категориг хоёул ярихад. За тэгвэл за би тэнтэй тэмцээн төрүүлмээр байгаа амбиц таа юм шүү дээ тий. Тэгвэл шүү холбогдол нэгнээс асууж шүү дээ. За вебс олог аавна. Вебс олог Паунас гамболтыг криптогоос юм би ахыг өөрийгөө оруулахгүй reverse би давхрааг. За форенсикч тэгээд дорж ах бол мондөг л таа. Дорж ах тэгээд
За Фрэнсик ч одоо хэцүү шүү дээ. Яс энэ дэр Фрэнсик дээр бүр амар өрсөлдөөнтэй. Тийм яг тийм одоо Тэнгис байна, Ялгуун байна. Зөндөл ханалтаа тэгт. За яг би зүгээр яг холбогдох юм бол би Тэнгистэй холбогдох юм байна юу нь бол. Окей. Би Тэнгистэй холбогдох юм байна. За одоо өөрчөө байгаа лээ. Өөсинт мис гэдэр орох юм болов уу? Оруулаад л явчихлаа. За яг би зүгээр яг за энийг бол зүгээр ингээд миний core members гэж болно шүү дээ. Тэнгүүтээ бас нөгөө тэмцээнд дээр ч нөгөө юу ч хол нь wipe ч юм уу. Wipe тэгээд уур амьсгал тэр чинь хамгийн чухал юу гэдэг чинь ялгаа харуулсан гэдэг дээр бол тий. Тэрээс зүгээр бүх чадвартай хүмүүс бол яахгүй шүү дээ. За би тэгэхээр миск дээр бол хангалттай нэлмээр юм. Хангал бол бид хангал гоё. Fine shit. Өөр чинь тэгээд serious тэмцээн улмаатай баймар. Өөсинт гэл оруулж чадаад. Өвсинт дээр болмаа тий. За окей. Nice. За би яас хэлэх хэрэгтэй тий. За нийт хэдэн үйлч чи баг 7-8. За хоёул яг за би ч категорид асуу авчих заа. За веб хэсгэлээ. За веб дээр үгс олиогийг л аанда. За крипто төрүүлнэ гэж үзвэл. Тий одоо дээр MB-ийг авах. За. Тий. За Forensic дээр Тэнгисийг авна. За Misk. Яс адилхан юм байна. Хангалыг авах. За хангал чинь тийм талтай. За Pound. Чамааг авах шүү дээ. Pound уу? Тий, би чамааг авна. Яачсан юм. За окей. Гэтэ би энэ бол тий чи мэдж байгаа одоо гэж тэнхигээ болц. Гэтэ Pound бол стил. За тэгвэл reverse одоо. Reverse дээр би уугнаг авчи гэж бодож байна. Reverse дээр. Тийм, кодын мэдлэгтэй ямар ч ярилцаад reverse ч бас ингээд хоорондоо бас тий ярилцаад хийж болдог зүйл байгаа шүү дээ. Кодын ойлгоод хамт. За Өвсинт. Өвсинт дээр үү одоо ч яг синт тал руугаа ирж эхэлдэг хүн байд юм. Гэхдээ байхгүй л дээ зүгээр одоо ингээд Manchester Misk Өвсинт одоо ингээд specific хэцүү шээ тий. За би бүр амар зүгээр сонирхолтой хариулталчаа. За тагнуулаас нэг авчи. Оо вау. Тий. Зүгээр ягаад ч нэгж хариулаар санагдчихлаа зүгээр. Нөгөөд нь бүр тэгэл. Нөгөөд нь бүр амар төвлөлтэй биз. Шууд ингээл тэгэл юу юм боо одоо гээл чамааг одоо ийм төгөө ялгууныг сууж байна. Олж байна. Бүр амироо. За. Тэгсэн чинь нөгөө таск нь болохоор гадаадын иргэн ч юм уу зүгээр нэг Google хобби зураг. Харин тий. За окей их сонирхолтой л ярил л та. За одоо энэ ч болохоор нөгөө хэдүүлээ асуудал нөгөө Dream Team ч юм уу зангид орвол хитэ ормоор энэ зүйл шүү тий. Тий. Бид чинь нэг орж утсан шүү дээ нөгөө олиг Тэнгис бид гуравч бас нэг бас нэг Dream Team л нэг орж утсан шүү дээ тий. Тэр чинь тэгээд яг ингээд угаасаа харуулсан гэдэг яг яаж ормоор хан тэр үнийг өөрийнхөө сонголт л тоо. Зүгээр ингээд би ингээд нэг удаа тий ингээд яг ийм байгаа үе дээрээ ингээд хинтээ ормоор байна гэл хоорондоо ярилцаад тохиролцоод wide нийлжээл тэгэл яаж л орж болно шүү дээ. Тэр сонирхолтой. За ирээдүйд чиний яг vision чи юу вэ? Юу нэ яг Стефен юу? Ер нь аль ч талдаа хувь хүний тал руугаа байвал зүгээр. Стеф ч тэгэл тэмцээнд оролцоол явах л та. Гэтэ чи ер нь Стеф хийж ийн хоёрд. За яг бүр амар хийхгүй л байна л. Яг сүүлийн үед нөгөө эйжентээс гарсан. Эйжент дээр бол явах хийх болсон. Түрүү жил бас нэлийн хийдэг байсан юм байна. Түрүү жил имбиах нөгөө бүнд дараа жилийн Black Hat гэдэг тийм зорилго тавьсан байсан болохоор бас хийдэг гэсэн. Одоо ч яг бүр амар тийм зорилгошоол ингээл энэ тэмцээнд бэлдээл ингэсэн юм бол алга. Тэг яг хишин эдтэй бол нэг хаяада нэг хамралтууд төр идэр ч юм уу нэг гоё хам байх гэдэг ч юм хийдэг. Тэ одоо за хүний ч лөө зүгээр хувийн зорилго чагаад би бол гайг бах гэж бодож байна. Нэг амар паблик класс ямааргүй. За. За юуны аюулгүй ч юм уу аюулгүй цаашдаа бол мэн чинь нэлээ түүлэлийг бичмээр байна. Тэг ер нь бол илүү бас хэдүүл ер нь дандаа л гадны юм бичдэг шүү дээ тий. Гадны ашигладаг тий бил амил ашиглаж. Тэнгүүдээс шууд эйжент дээр ингээд шууд кодчил тий ингээл яадаг юм биш. Тэгэл нэлээ бас Advanced бас гой юм хийвэл надаас нийт төртэй тий. Тэгвэл тэр нь дараагийн үедээ ашигладаг ч юм уу тий. Одоо жишээлбэл нөгөө Common Steve Challenges гэж байдаг шүү тий. Нэлээ амир 100 юутай 130 старт байгаа даа шүү тий. Миний гитхаб дээр тэр болохоор бас аягүй гоё шүү дээ. Тэр чинь нөгөө дээр байхгүй үед чинь шууд хэдүүлээ гуглддаг байсан шүү дээ тий. Шууд bright авч юм уу. Тэнгүүд тэн дээр чинь нөгөө би зөв тэмдэглэл болгоо авчий гэж яцаа. Тэгээд тэнгүүд тэр нас нэлээд олон хүнд хүрээд ашигласан байдаг. Тэгэхээр ер нь санаа болохоор цаашдаа илүү аюулгүй байдлын хүмүүст зориулсан, эсвэл хөгжүүлэх зориулсан түүл тэгээс түүл хэрэг жижиг гэн жоо софтверлэг талдаа баймаар байна. Тий. Одоо ер нь тэгээд
одоо манайдын насных яг тим юм л боддог. Энэ legacy үлдээх яаж ингээд нэг юм бүтээчий те хийчий гэдэг л ингээд бодолтой болсон байна л да. За нэг асуулт гинт ороод ирлээ. Тэрний үгээр одоо энэ аюулгүй байдлын яг салбар гингүүт яг аюулгүй байдлын кибер аюулгүй байдлыг яриад байгаа шүү дээ. Очлоо. За. Тий. Хэрхэн одоо ингээд ер нь ингээд амар депресд ордон шүү дээ. Ингээд одоо чадахгүй байх очоод нэг юм дээр гацах ч юм уу те. Их дарамт ирдэг. Тэгмүүд тэрийг ер нь яаж даван туулдیں۔ Чиний хувьд би бас өөр л даван туулдаг л да ер нь. Депресс гэхээр одоо тэмцээн дээр суугарсан гэсэн. За ер нь тэрч байж болно. Эсвэл ингээд ер нь ингээд карьерийн явцад ингээд хүн чадахгүйгаа зөндөө одоо пауныг зөндөө оролдоод бардггүй гэдэг шиг үе үед штэ. Тэр үедээ чамд бол тулгарсан л байх гэж бодож байгаа. Тэр ч тийм л байна тий. Гэхдээ яг тэгэл хэсэг өөр л юм хэсэг хийх бах та тий. За жишээлбэл би магадгүй нэг пауны нэг binary exploit-ийн нэг өөр нэг төрлийн одоо халдлага байлаа гэж бодъё л тоо. Шин техник ч юм уу тий. За үнэхээр ойлгохгүй би одоо ингээл ном уншлаа, бичлэг үзлээ ерөөс ойлгохгүй. Би тэнийг ч юм уу тий гэж бодсон шүү тий. За энэ бол би бол тэнгийн шинж юм байна ч юм. Тэгэл түр жоохон өөр юм хийх лах та тий. За бүр амар тэгэл ямар бол одоо толгоогоо шагаад авах бах тий. Өөлж билдэл тий. Нэг юм амирхуу сурч өгдөжсэн одоо ингээд яа биш та үлдэх нэг юм. Гэхгүй хаа зүгээр л эсвэл жоохон өөр юм ийгээл тэгэл байх. Эсвэл өөр л юм хата бүр амар степер яахгүйгээр. Тэгж авал буцаал тэр ойлголтоо дахиж нэг харуул арай өөр задгаас бодож модол. Тий. Харин нөгөө тэмцээний үеийн тилт гэж байдаг шээ тий. Тэмцээний үеийн тилт бол байдаг штэ. Мен ч бол нийлэн байдаг штэ. Нэг хэсэг бол анх бол нэг тэмцээн урлын орохтой амар тилтэрдэг штэ. Бэлгийн төрч мөр хасар тилттэй гэдэг штэ. Тэгээ ялангуяа бүр ихний шатан дээр бараг бид төр чинь муудалцад тархчихсан бараг нэг авраг авдаг жилтэй ихний шат тий. Бүр ингээл би очихгүй бочихгүй гэж би ч өвөнд орж боолоо. Яаж маац. Зүр хэлэх гээд байгаа зүйл нь болохоор тилтер юм байна. Гэтэ тилтерч байгаа гэдэг чинь нэг амар муухай зүйл биш байгаа байхгүй юу. Ягаад тилтерч байгаа вэ гэхээр нөгөө амар тийм ач холбогдол өгсөн, сайн бэлдсэн. Тэгээ хүссэн үр дүнд хүрч чадаагүй болохоорс тэгээд тилтерхэн зөв. Гэтэ тилтерхтэй нөгөө дотроо тилтер хэрэгтэй шүү. Тогоо дотроо тий. Тэгэл за найзтай иймэрхүү асуудал бол яах вэ гэвэл баг нь тарнуу эсвэл дотроо хүмүүсээс сайжрах нь тийм байх хэрэгтэй. Тий. Тэр бол би баг дотроо ер нь бол найзтай бол нэлээд тилтерх юм байна. Одоо ч тилтер бол байх болсон л гайгүй болсон л доо тий. За тэгвэл чи хувийн вижн чинь тийм байд. Одоо чи Монголын яг аюулгүй байдал ер нь 10 жилээр гэхэд яг хаана утсан байна гэж харж байна чи. Монгол уу? Тий. Зүгээр л төсөөлж байгаа шүү дээ. За яг надад хоёр төрлийн хариулт байна л да. Эхнийх нь болохоор яг залуучууд хэдүүлгийнх нь үеийн хариултаа хэдүүлээ юм цаашдаа явах бол тий. Хоёрд нь болохоор Монгол доторх юу байна тий. За эхнийх нь болохоор юу байна? Одоо хэдүүлгийн үеийн нөө залуучууд нөө дүүнэр ах нарт амар сайн шүү дээ тий. Тэр бол амар сайн гэж боддог. Мундаг. Тэгтээс нэг бас хэд хөрөмөөрг байна. Надад бол яг сүүл яаж байгаа хэдээс бол фунцаг давхраа хангал тэгэл олиг уугнаа очко тэгэл юм. Тэр идэл бүр үнэхээр бас амар мундаг байгаа штэ. Би одоо тэр идэл бас хаяад хангалттай нэлээд та уулздаг болохоор бас хийж байгаа юм нас мундаг л байдаг л та. Тэгэхээр бол нэг хувийн чадвар мадраар бол их яахгүй бах. Дутаад ах зүйлэхгүй бах тий. Гадагшаа яхад бол харин Монголын хувьд болохоор нөгөө аюулгүй байдлын кибер аюулгүй байдал бол бас стил юм баха. Ер нь бол стил одоо ч амар бас имзэг байгаад байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тий. Одоо хоёул магадгүй 5 жилийн өмнө ирсэн бас л имзэг байгаа гэж хэлчихсэн. Тий. Одоо ч хിവэр аах. Яг дагаад сайжирч байгаа ч гэсэн дагаад нөгөө чадрууд нь сайжирч байгаа, төлөвлүүд нь сайжирч байгаа. Тэгэхээр бас тийм хариулт нь бол тий. Санаа хариултаас нь шууд нөгөө амар сэдвэрүүл орох гээд байна л да. Наадлаа. Нөгөө одоо Монгол улсын ер нь дотоодын компаниуд хэр аюулгүй байдлаа хангаж ийн гэдэг сэдв рүү чиний өнцгөөс. Нэг дээр нэг ярьжсэн шүү дээ. Ибо тайд, Raid, Alice тайд. Тий, тэрэн шиг юу яг юу ямар. Одоо ер нь нэг government-ууд яаж юуж ийн муу байгаа гэдг нь бол бүгд мэдж байгаа. Тэгээд чиний үед хэр төвшөнд байгаа гэж бодож байна. Яавал сайжрах уу? Яавал сайжрах вэ? За яг наадах ч болохоор жоохон C төвшөнд л асуу хариулт явуулчихвал тий. За инженерийн бодлоо өмссөн байгаа юм чинь шүү дээ. Шууд ажилласаа ялла. Тэгээд яг юу юм шүү. Бага одоо нөгөө хавкер гэдэг шүү дээ. Баг бамтай тий. Тиймэрхүү юм л сайн яхах та мэдээж сайжрах гэвэл одоо бүгдээрээ дотроо нөгөө компаниуд
аюулгүй л ингээл сайжирч байгаа гэж байгаад байгаа шүү дээ. За жишээлбэл А гэдэг банк, Б гэдэг одоо банк бус санхүүч юм уу? Бүгд аюулгүй л сайн гэл. Нэлийн гадны шийдлүүдийг ашигладаг тий. Сайн юмнууд байгаа л да үнтэй. Гэхдээ тэгээд жижигхэн цорхоогоор асар их юм болох боломжтой ч юм уу. Тэгэхээр хэлэх гээд байгаа зүйл нөгөө open bug bounty гэдэг зүйлтэй нэлээд сайн явуулах хэрэгтэй байгаа. Тэгэл урамшуул өгдөг тиймэрхүү систем рүү орох намайг үзв. Би яг наад сэдвээр чинь нэг юм харсан байхгүй. Манай нэг аюулгүй байдлын бас нэлээд том нөлөөлөгч нэг хүн байгаа даа шүү дээ. Тэр хүн яг тийм битсэн байсан байхгүй. За нэг хүн байгаа шүү дээ. За тэр Монгол юм уу юу юм? Монгол. Тэр хүн болохоор яасан гэж надад одоо энэ хавкер байгаа шүү дээ. Яг үүсгэж байгаа нь бол би бол ерөөсөө 100% ер нь дэмжиж байгаа бүгдийг. Тэгэнгүүт тэр хүн ямар өнцөг гаргаж ирсэн бэ гэхээр окей ийм Pinterest ч юм уу юм аудит үйлчлэг үзүүлж байгаа газрын хүн баг bounty-гийн платформ гаргах чинь конфликттэй юм шүү, асуудалтай. Ягаад вэ гэхээр одоо баахан ингээ баг bounty хант руу орж ирж байгаа шүү дээ. За. Нөө хавыг авчих юм шүү гэдэг асуудал гаргаж ирсэн байхгүй. Тэнгүүд би чинь хүүш нэрэж тим ч юм уу гэдэг нэг юм би ерөөсөө юу ч бодоогүй ингээ лалаа гэвчихсэн чи нэг тим гарч ирсэн. Тэрэн дээр чи юу гэж бодож байна? Би бас нэг гайхсан. За одоо юу штэ тий одоо Gabi ахын одоо инфостек класс одоо модфоч ажлын юу штэ продакт шүү тий. За юу л юм л тайгаа мөн ч бол уусаа санийс бодолтол санал нэг байна тий одоо цаана одоо Pinterest хийж байгаа л үүсгэж үзүүлж байгаа л юу штэ тий. Тэгэл за нөө аав гэдэг одоо хэдүүлгийн арга барилч бас тусдаа өөр штэ тий. Одоо зарим шууд brute force хийдэг ч зарим injection оролдол хийдэг. Янз бүрээр л үзэж байгаа. Тэг мэдээж нөгөө сайд нь бол report нь бүгдээрээ open 100 үзэх нь тодорхой. Тэгвэл одоо нэг хийхгүй за окей би бол тэр санал нэг жоохон нөгөө шудраг өрсөлдөөний юу зөрчөөд байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Яг уу тийм. Гэхдээ за тэгэж авлаа тэр бол зав муухай л да. Гэхдээ хоёрдугаар гэх юм бол өөр тэгвэл нэг хийхгүй бол өөр хийх юм байна гэдэг асуулт байхгүй тийм. Хийхгүй ингээл за би одоо манай компани Pinterest хэлээ байлаа гэхэд за ингээл тийм болохоор бид продакт юм хөгжүүлмээр шүү дээ. Тэгээ за энэ продакт яах юм бол бидний нөгөө шудраг өрсөлдөө яах юм бэ болчих гээд ах чам. Тугуул болж юм л да. Харин л илүү нөгөө юм оролдоол туршиж үзээл байх юм хийх нь зүгээр л гэж бодож байна. Тэгээ Монголын нөхцөл чинь нөгөө хийж байгаа хүмүүс цөөхөн болчиход байгаа шүү дээ. Төрүүлж хөтөлсөн буруутчаад гэхдээ ер нь жоохон. Окей, миний хувьд ч гэсэн санал нэг. Гэхдээ яг тэрэн дээр ингээд хүмүүсийн хил авнаас гарах нэг шийдэл нь яг тэр хүмүүсээс жоохон тусдаа нэг тийм үйлчлэгээ одоо баг bounty тестлэж өгдөг тийм бас тусдаа бүр хараат бус компани үүсгээд тэр нь бүрэлдэхүүн бас өөр байвал тэр хүмүүс рүү одоо тийм конфликт байна гэдэг ингээд комплейнтэд байгаа хүмүүс рүү ингээд хэлэх хөвгтэй болчих юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Ер нь баг bounty платформ байх нь бол маш зүг байгаад байгаа. Тэгээд бүр нэг зөндөө олон жил хэлсэн шүү дээ. Ийм платформ хизээ гарах юм бол яах юм бол гэл. Тэр бол аягүй зүг байгаад байгаа л да. Тийм та одоо тэгэл яг хөдөлгөөнгийнх чинь мэддэг зүйл биш шүү дээ. Тэгэл одоо хараат бус мус гэл ямар хамаана ер нь бол тийм. Одоо миний зүгээс бол зүгээр тийм баг bounty програм зарлж байна. Би оролцуул завтгууд оролцож байна. Би мөнгө урамшуул авч байна. Окей надад бол гоё л шүү дээ. Тэгэл одоо тэр чинь нөгөө комплейн хийж байгаа хүмүүс магадгүй компани төвшний ч юм уу өрсөлдөх байгууллага ч юм уу тийм л хүмүүс ах. Одоо миний бол компанид нь өрсөлдөж байгаа ч юм уу те адилхан Pinterest гэдэг компани байвал тийм одоо жишээлбэл магадгүй би өөрөөс нэг тиймэрхүү Pinterest-тэй компанид дөр төсөөлөхөд бол байлахад жоохон шудраг бусч юм шиг тийм. Maybe. Гэхдээ надад бол зөв одоо хувь хүний юм бол надад ямар ч хамаагүй шүү дээ. Асуудалгүй тийм. Би нөгөө ширсэн ч хамаагүй. Тийм надад бол тийм. Тийм эхний ээлжинд чинь хийж үзэх гээд байгаа шүү дээ. Тэгээ гол нь тэгээд өрсөлдөгч ахиж гарч ирэх байх магадгүй тийм. Гарч ирэхгүй байвал тэгээд мэдээж тэр өөрсдөө мэдээж ингээд фидбек аваад сайжруулаад явах хэрэгтэй тийм. Тийм тэгэл. Окей. Хүн ус тийм. Тэгэхгүйсэн ч болох байлгүй тийм. Тийм. Хоёр хүн яаж хахаа дундуур нь оронготой яах ч бас болохгүй л та тийм. Гэтэ би бол санийх бол би тийм болж байгаа ч юм уу яаж авч мэдэхгүй л агуудаа л юм ойлгох. Тийм байж болох юм гэж ойлгох. Бас яг амар тийм хутга асуулт ч зөө. Зүгээр ингээд нэг бод сонирхолтой л санагдлаа л да. Юу гэхээр хоёулаа ингээд яг аюулгүй байдлын салбарт ингээд явснараа ингээд нэг юм хоёр нэгээс зүгээр төсөөлөд үзэхэд юм хоёр өөр тал байгаа байхгүй. Юугаар вэ гэхээр сертификатаар. Тийм. Одоо миний нэ золхлоор ингээд сертификат авахгүй мөртлөө скиллээ харуулад явцсан. Миний хувьд бол сертификат аваад давхар ингээд ер нь скиллээ хөгжүүлээд ингээд явдаг. Тэгэнгүүт чиний хувьд өнцгөөс хүүхдүүд магадгүй ингээд сертификат яг авч явах нь зөв юм уу? Эсвэл сертификатгүй ч гэсэн скиллээрээ өөрийгөө харуулах боломжтой юм уу гэдэг нэг өнцг харж магадгүй. Тэнгүүд чи найлыг нь зөвлөх. Чиний зүгээр 20 хүн өнцг. Тийм наач бол гоё асуулт. Наа юу штэ одоо ингэж байгаа штэ. Ялхан болохоор чи ингээд нэлээд сертээр явцсан гэх амар мундаг штэ тий.
Тэнгүүд би ч болохоор нэг бас нөгөө бодол нь болохоор сэртэр яах юм бэ? Сэртсэн зүгээр би чаддаг гэдэг батлаад байгаа шалтгаалгүй би ингэ тэнцэнээ харуулж байгаа зүйл гээд гол нэг ярьжсэн шүү дээ. Тий. Тэнгүүд миний болохоор би ингэ аль хэдийн юм харуулсан байхад тэгж яахгүй байна. Яах хэрэггүй надад нэг ашиггүй санагдчихлаа гэж. Тэгээ хойлоо нэг яадгүй шүү дээ. Ингэ тэн дээр бол нэг тийм байршилтай байдаг. Тий. Тийм. Гэтэ ингээд яг уу Монголд бол наа чи бодолтой ингэ яваад иж болох ах тий. Тэмцээн борлонд ороод дэлхийн түвшний ингээд байж болох ах тий. Ингээд юу мөр чи одоо том тэмцээн борлонд яадаг ч юм уу тий. Тэгэхэд бол ойлгохтой хүмүүс нөх гэж шүү дээ тий. Ойлгоол яадаг. Газар нь ажилуулдаг бол окей яах. Харин нөгөө талаас яах юм бол нэг амар буруудаад ах зүйл ахгүй сэрцтэй яхад одоо чи ингэ чаддаг юмад хийхээ шалгуулахад нэг амар унаад ах байхгүй шүү дээ тий. Яг үгүй тий. За оны шалгалт юм хэдэн сая тий оролцох. Тэгэхээр бол надад бол одоо бодоход бол угаасаа ялгууны сэрт авдаг замд нь л нь зүйл авал. Аха. Зүг байгаа. Тэгэхээр би бас өөр магадгүй нэг санал иржлээсэн л да компаниас тэгэл нэг ингээ сэртийг бизнес бүх зарлалын ячиж юм уу ингээл тиймэрхүү байж болно шүү дээ тий. Ойлгож байна. Тий. Тэнгүүд тэгэл бас магадгүй би нэг одоо буцаад нэг аюул байдлын буцааж явах тий аюул байдлын жоохон нэг бол дахиад юу орох юм бол сэрт сонирхох бодол байна. Тэгэхээр бол хэлэх гээд байгаа зүйл нь аль аль нь л бас стил зүг багл гэж бодож байна тий. Тэр үнээр зүгээр сонголт да тий. Тэр сонголтын л сул. Тэрвээ магадгүй ингээл олон гадагшаа дотгошоо ингээл ажил төрөл ажил сэрт мэрт бол айгүй зүгээр ах. Тэгээ олон нөгөө нийт чинь хамгийн юу ч угаасаа сэрт шүү дээ тий. Угаасаа нэг тулдаг гэж болно. Дотроос их юм бол найзууд нь мондгол та гэж бодох юм байна тий. Одоо тэгвэл бүрээ хотоолгочихсан. За. Сертификат уу эсвэл PhD юу гэдэг. За би болохоор юу боловсролын нэг PhD ч юм магистр ч юм уу тий. Яг тийм одоо юуны судалгаа сургууль болцоо. Тэн дээр бол юу гэдэг штэ. Жохон нэг хүндэтгэлгүй л байгаад байна надад бол одоо тийм хүмүүс. Яг бүр амар инженерийн юм уугаар явсан бол окей яах л та. Гэтэ тэгээд инженерлэг бус гэх юм бол надад сэрт намаагүй инженерлэг л хаа. Надад бол инженер гоё штэ тий. Тийм. Нэг өрсөлдүүлэх ингээд байр суурьтай ингээд тусчихсан. Одоо ингээд хэдүүлээ ингээд тогоон дотор болохоор айгүй дотно шүү дээ тий. Тогоон дотор ингээд тэр л айгүй дотно хүмүүс шүү дээ ингээд. Зөнгүүдээ биднийг хооронд нь ингээд одоо танихгүй хүмүүс байна, таньдаг мэдхгүй хүмүүс янгуудаа ингээд тэгээд хоёрыг одоо А Б гэдэг хоёрыг хин хэлэв тий. Гэдэг асуултууд гарч ирсэн юм. Зөндөл гарч ирсэн тий. Зөндөө гарч ирсэн. Тэгэл угаасаа өмнө нь ажиллаж байсан газар угаасаа л тэгэл нөгөө өрсөлдөөний байр суурьтай байгаа шүү дээ. Угаасаа л ижлэхэн бизнесийн модельтэй явж байгаа болохоор тэгэл угаасаа л өрсөлдөж байгаа хүнээрээч тэр хийж байгаа юмнуудаараач тэр нөө хаваарч тэр тэгээд ард дуур яригдж байгаа юмнуудаараач тэр ингээл зөндөөл юмнууд яригддаг лсэн. Тэгээд тэр бол надад яг найзуудын хувьд бол ерөөс нөлөөлөхгүй шүү дээ. Угаасаа ингээл хоёлоо ингээд магадгүй тэ жишээ авахд гээд өрсөлдөгч байгуулах байлаа гэж бодоход ингээл хоёлоо уулзахад өөр тэр хүмүүс хоорондын конфликт ондоохгүй тийм тэрийг бас ялгах хэрэгтэй гэж боддtiin зүгээр. Надад бол жоохон залхуутал санагдаад тийм их асуултууд бол харин аир түүхтэй тийм баг сүүл рүүгээ би өөрөө бодцсон стресстэй байждаг ч ах шигтэй. Ятар гаталстай тийм ингээл тийм үү би дөрөс нэг найз штэ дотны штэ гэл тэгэл юу юм гэхдээ чи найзаас дутуу нэг юм би одоо бидээс дутууж болно шүү дээ. Тэгээ цаа чинь тэгэл бүгдээ ялангуяа степ эрл юм жоо жишгдэг болохоос ш. Өөрөөсөө зөндөл юм хийж байгаа зүйл байгаа л та. Тэр үний юу хийж явах нь өөрийнх нь дур. Одоо жишээлбэл MBA гэхэд л одоо яг аюулгүй оруулж байгаа хувийн степцэг юм байна тий. Хойлоогийнх сая CV боллоо. Тэрнээ гадна одоо ингээ мазаалаг дараагийн тий. Одоо би өмнө өдөртөжсэн бол одоо эхлээ гамбагаа нах байсан дараа нь биээсээ одоо хойлог гээд явж байгаа жишээний. Одоо чиний хувьд одоо жишээлбэл өөрийгөө оролцоо юу гэд чиний ингээд ой яа тааш билгүүн шүү дээ. Билгүүн даа шүү дээ. Юу билгүүн CEO шүү дээ. Гүгөө CEO-гийн хувьд бол тэгж чад тий. Яг гол манлайлж байгаа чинь манлайлж байгаа нь болохоор хойлог гэж ер нь бол ойлгосон. Миний яг айл аль нь уулзахад. Тийм үү? Тий. Тэ тав уулзаар мазаалаа ирээд идэгэж. Үгүй яах вэ тэгэл би чинь одоо нөгөө нэг ер нь бол ингээд юугаа тавьж өгч байгаа шүү дээ халаагаа. Тэнгүүтээ яг уу эргэж заавал ингэж орж ирэх нэг шалтгаан юу гэхэлээ нөгөө мазаалаг нэг олон хүнд нэг одоо түүх
талын би энийг нь л чаднаа гэдгээ тэрийг хэлж байгаа байхгүй. Одоо өмнөх шигээ ингээд бүх юмараа ингээд лидийг биш. Тийм би өөрөө одоо чадах юмараа л оролцож чадна гэдэг. Тийм шүү дээ. Нэг хэсэг Мазалагийн Discord бас божингдээс шүү дээ. Амар шүү дээ. Ялангуяа чи яг тэр чинь амар актив байдаг шүү дээ. Бичлэг дээр тийм. Тэгэл нөө нэг track make гээл ядсан. Та ч нэлээ ороо юм. Би ороод чи миний машин дээр бүр наад өндөр явахгүй шүү. Steve Rogers бөөнд нэг Discord-оор яз би бүр амар суугч. Жиж угаасаа машин хийдэг байсан ч тийм. Юусоо хийдэг. Steve талын юм хийдэг эс тийм. Тааш нөө hack the box гэж явцсан. Track meter явцсан. Тэр яг нөгөө нэг одоогийн нөгөө нэг стример чи хоорондоо ингээл чата мета тоглоод ингэнгүүт өрсөлддөг шүү дээ. Зүгээр ингээ фам маягаар чи яахгүй юм уу махгүй гэж тийм. Тэр шиг бид идэгдэг зогтгснаа ингээд нэг амар фаны одоо лайв стрим дээр хадгалагдсан байдаг л да. Би төрүүлж эзэлж ороод ойлогт хоёр тэгснэ ойлог бол миний сешнийг таслаад тэгээ би буцаж оронгуудаа терминалаа жижигхэн болгоцсон байхгүй өөрийнхөө тэгсэн чи бүгд нэг сешнтэй ямкаг нөгөө терминал нь ингээд за зураас л тэр үеэр фаны тэр хөгжилтэй би орсон чи би зүгээр институтаар орсон чи миний терминал дээр буургүй тэр их амар сошиал бьюл хийж байгаа тэгээд ой бимбо юу хийж байгаа андаа бодоо гэд Discord руу ороод идэв track би орсон энэ яа тийм нөгөө King of-тай хийлмээ King of гэдэг тоглоом байдаг өстэй root навж аваад байдаг тэгсэн чи би бүр ээлээс ажиллаж явж байгаагүй тэгсэн чи root-ийг авцсан байдаг шүү контрол хийдэр чинь бүгд нь хорцсон байдаг шүү дээ тэр өстө гоёсан тэгээ би юусоо дахиж ороогүй шүү дээ за одоо юу нэлээр ярив нэ чи одоо нэг гоёстой гаргаал та яг манч нөгөө сүүлийн үед ягаал юм л да. Яг Steve гэдэг бэнч арай л бол ягаад байгаа шүү дээ. Тийм. Тэгээ одоо нөгөө 25 оны Steve Time-ийн аваргаар ард аюушийнхан маань яг тэр нэг өрсөлдөөн болоод ах шиг байсан. Тэгэл ард аюуш шиг гээл одоо Steve Time дээр явж байгаа бах тий. Тэгж байгаа. Тэгээд мундаг байлээ тэр. Одоо тэг бүнд уулзарлаа аюу хайртай хүмүүс. Гэтэ нөх шудраг нөхөрсөг өрсөлдөөн. Тий. Тэгэд угаасаа тэр хэд байхгүй байвал одоо манайд угаасаа хийгээ болцсон шүү дээ. Тэнгүүд ингээл Монгол байхгүй болчихлоо шүү дээ. Одоо нэг анхчин гарч ирэхэд Nomads гээл 12 онд юм дээ бүр. Тэр үддэгс дээ. Тэгэл тэрнээс хойш бид ингээл бөөндөө ингээл нэгээс дөрөвдүгээр байр ингэж бөөндөө гоё идэвхтэй явж яснаа. Чи соолоо гараал те. Бимба гэдэг багаас өөрөө нөгөө би өөрөө хуваараа бүх юмнуудаа эхлээд сурмаар байна. Тэгэхгүй бол нэг юмараа ингээ юу ангуутчаан би нэг хүндээ найдчихэд байна гээд. Тэгж нэг хэсэг яваал. Тэгээд тэрнээс хойш одоо тэгээд манайд үе ингээд итгэхгүй болол. Тийм л да насны яг юу нөлөөлөд байна. Би одоо жишээлбэл нь штэ гэртээ ингээд ажлаа тараад ирээл баг ингээд зүгээр 1 минут нэг зүгээр сунгуудаа шууд унтаа шаач. Тэгэл маргааш өглөө болоо шил. Бүр яг тийм үе дээр ирсэн байгаа байхгүй юу? Яаж 70 хэдэн цагийн шалгалт өгч ирсэн бүүгэн үтс.